Hello everyone. In today's lesson, we are going to learn English through the story of the brave warrior girl we all love, Mulan. In this video, you will learn everyday expressions from interesting movie clips. Increase your confidence in speaking English and memorize the vocabulary together. Are you ready? Focus on the screen and let's start the lesson. Little brother! Little brother! Okay, how about this? Excuse me, where do I sign in? I see you have a sword. I have one too. They're very manly and tough. I'm working on it. Who am I fooling? It's going to take a miracle to get me into the army. Little brother! Little brother! Okay, how about this? Lesson acting manly with Han. Эрэгтэй хүн шиг бие авч явах дасгал хийж хантай ярилцаж буй хэсэг. Mulan practices her manly voice and walking style with Han. Mulan сэргийн лагерт ирээд хантай хамт эршүү тоолоо алхаагаа бэлдэж буй хэсэг. Mulan нь өөрийнхөө дүр тоглолт, жүжиглэлтийг хангалттай сайн байна уу гэж асууж байгаа. Бас тэр Han түүнийг эрэгтэй хүн гэдэгт итгэж байгаа эсхийг мэдхийг хүсэж байгаа. Grammar making proposals. Дүрмийн хувьд бол санал гаргаж байна. How about this voice? Энэ хоолой ямар байна вэ? How about walking like this? Ингэж алхуул ямар уу? How about ping? Ping гэдэг нэр ямар байна вэ? Okay, how about this? За энэ ямар байна? That's great, very manly. Тэр гайхалтай байна. Үнэхээр эрсүүд байна шүү. Excuse me, where do I sign in? Уучлаарай, би хаана бүртгүүлэх вэ? Excuse me, use this to get someone's attention politely before asking a question. За асуулт асуухын өмнө хүний анхаарлыг ийдгээр татахад excuse me гэж хэлдэг. Where do I use this to ask for instructions on where to perform an action? За тодорхой нэг үйлдэлийг хаана хийхийг асуухад хэрэглэнэ. Where do I put this one? Хаана үнийг тавих вэ гэдэг юм уу? I see you have a sword. I have one too. Чамд илд байгааг харлаа. Надад ч бас бий. Нэр үгийг давтахгүй тулд one гэж орлуулж хэлсэн байна. Жишээлбэл I have a sword too гэхийн оронд I have one too гэж хэлж байна. За two гэх юм бол өгүүлбэрийн төгсгөлд бас гэсэн утгатай үг байгаа. Practice дадлага I have one too дээр дадлага ажиллая. You have a phone чамд ус байгаа юу? I have one too. Надад бас нэг бий. You have a dog чамд нохоо байгаа юу? I have one too. Надад бас нэг бий. You have a book чамд ном байгаа юу? I have one too. Надад бас нэг бий. They are very manly and тэд маш иршүүд бас very plus adjective. За тэмдэг нэрийг хүчтэй болгохын тулд very маш гэдэг утгатай энэ үгийг ашигладаг. Connecting with and. За нэмэлт мэдээлэл өгөхийн тулд and бас бөгөөд гэсэн утгатай энэ үгийг бас холбоосыг ашиглана. Тэмдэг нэрийн жишээнүүд байна. They are strong. Тэд хүчтэй. They are brave. Тэд зоригтой. They are tough. Тэд хатуужилтай. I'm working on it. Би үүн дээр ажиллаж байна. Mulan's horse, Han, looks at her with a funny face because she's acting strange. Mulan is trying her best to act like a man. Mulan-ы мөр Han түүнийг хачин аашилж байгаад гайхаж байгаа. Mulan нэр хүн шиг байх гэж чадлаараа хичээж байгаа. Тэгээд Mulan tells her horse. Тэгээ мориндоо хэлж байна. I'm working on it. Бүүн дээр ажиллаж байна. Grammar дөрмийн хувьд бол present continuous цаг гэдэг маань яг одоо болж байгаа үйлдэлийг ярихад хэрэгэлдэг. За дөрмийн хувьд болохоор бүтцийн хувьд болохоор be to be үйл үг авна. Тэгээд verb үйл үгээ ing-тэй заавал бичих хэрэгтэй. За утга нь ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр яг одоо болж буй үйл явдал эсвэл хийгдэж буй ахис төвшлийг илэрхийлэхэд хэрэглэнэ. За жишээлбэл одоо working on it гэсэн энэ өгүүлбэр дээр би үүн дээр ажиллаж байна гэдэг work гэдэг үг нь ing авсан байна. За I am гэдгийн тэр am гэдэг нь to be үг болж байна гэсэн үг. За жишээ нь одоо нийтлэг жишээ өгүүлбэрүүд байх юм бол I am trying би оролдож хичээж байна. I'm in the middle of fixing it би үүнийг одоо засаж байна. Засаж явах одоо явцтай байна гэсэн одоо хийгдэж буй ахис төвшлийг илэрхийлж байгаа өгүүлбэр нь энэ байх нэ. Present continuous цагийн жишээ өгүүлбэрүүдийг харах юм бол I'm working on my homework би гэрийн даалгавраа хийж байна. He is working on a project тэр төсөл дээр ажиллаж байна. They are working on the car. Тэд машин засаж байна. Who am I fooling? Би хэнийг хуураад байгаа юм бэ? Мулан сэрэг шиг байх гэж хичээсэн ч дүрсгэлт нь санснаар болохгүй байгаагаа ойлгож бүх хэсэг. Тэгээд тэрээр who am I fooling? Би хэнийг хуураад байгаа юм бэ гэж. Дөрмийн хувьд л present continuous цагийн асуух хэлбэр дэвшигдсэн байна. Who are you fooling? Чи хэнийг хуураад байгаа юм бэ? Who is he fooling? Тэр эрэхтэй хэнийг хуураад байгаа юм бэ? Мулан нь цэргийн хүрэн дээр байна. Тэр ирчүүдээ өрсөлдөж чадахгүй юм санагдаж
Найдвар нь тасарч бүх хэсэг. It's going to take a miracle to get me into the army. It is going to take a miracle to get me into the army. Намайг цэрэгт оруулахад гайхамшиг л хэрэгтэй болно. Okay, how about this? Excuse me. Where do I sign in? I see you have a sword. I have one too. They're very manly and tough. I'm working on it. Who am I fooling? It's going to take a miracle to get me into the army.